Зөрөгтэй. За. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дээр Тэр хүн рүүгээ дандаа тэр хүн рүүгээ л авч ирээ. сонсож буй үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо Улаанбаатарт 12 цаг 36 минут болж байна. Ингээд 4 зүгийн шууган нэвтрүүлэг эхэлж байна. Над руу ерөөсөө битгий арт тийшээр. Хамтран ажиллагчаар, Студид та бүхэнтэй хамт. Студид та бүхэнтэй хамт хөтлөгч Уган Баяр, Эрика миний би бас оюул найруулагчаар ангараг ажиллаж байна. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар тийм байгууллага, хамтран ажиллагчаар тийм байгууллагууд ажиллаж байна. Зөвхөн хамтран ажиллагч шүү. Дэмжээ ажиллагчийг ерөөсөө хэлдэггүй. Тийм үү. Хамтран ажиллагч тийм байгууллагууд ажиллаж байна. За. Жон зөрөгтэй ярил да. За. Амдаад өглөөд ах юм. Өдрийн мэнд дугана. За өдрийн мэнд. Сайхан. За манай өнөөдрийн 4 зүгийн шууган нэвтрүүлэг эхэлж байна. За мэдээлэл чи эхлэх үү? 4 зүгийн шууган. За эхний мэдээ минийх үү? За сонсъё. За хамаагүй барай хэлэх аюултай. За бид нар ингээ үе та бүхэндээ сэрэмжлүүлэх мэдээг хүргэдэг. Одоо бас яг тийм сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна. За хүзүү хөших, нуруу өвдөх, хуян хөөрөх гэдэг нэг жоохон базуулчмаар, барайч дээр очимоор үе хүн болгон тохиолддог та тийм үү? Яг чам ТВ-с ч үнэхээр хүзүү гэдэг. Яриг чинь дагаал төгшөөл эхэлж штеп бариулмаас санагдал. Тэгтээ сайн судлахгүй одоо муу хайнга барайч дээр очил ямар аимшигтай үр дүнд хүрч болохыг одоо хүрэх мэдэн дээр та бүхэн ярьж өгнө. За сонсъё. За 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүзүүн хөшиж баг зэрэг өвдсөний улмаас 24 настай Америк залуу Джонатан барайч дээр очив юм байна л да. За. Тэр уулын Джонатан одоо спортлог, эрүүлчийн эрэг, найрсаг зантай амьдралын өмнө дөнгөж хөл тавьж яваа жирэнлэг залуу байсан. За. Гэтэл тэр өдөр Джонатаны амьдрал үрд өөрчлөгдсөн. За яасан бэ гэхээр барайч дээр очисон барайч хүзүүг нь хүчтэй татсан даруйд Джонатан гинт татаж ямар ч хөдөлгөөн хариу үйлдэл үзүүлэхээ болжээ. Юу гэсэн үг наа чинь шууд гүшинг байдалд очиж байгаа юм уу? Барай хийж агаад одоо энэ бол миний бодлоор нөгөө блок гаргана гэдэг нь шүү дээ. За тийм. Так гэдэг дуургаад идэг. Тэгсэн л юм шиг байгаа. Тэгээ хүзүүг нь хүчтэй татсан, буруу татсан байгаа байхгүй муу барайч байсан уу? Юу ч мэдрэл нуруу нугсэл гээд насан турш гэмтэйг атсан юм шүү тий. Харин тэгсэн байна. Тэгээд айж сандарсан барайч яаралтай түргэн тусламж дуудсан тодорхой. Тэгээд ядчихад залуугийн тархины нөгөө судлан гимтснээр тархинд нь цус очихоо болцсон байсныг нь за анх хүлээж авсан түргэний эмчнэр зөв оншилж чадаагүй. За. Тэгээ үүнээс олж хугацаа алдаж бүх зүйл дэндүү оройтсан За байна. төр зур зогсъё. Мэдээг өмссөн юм уу чи өмнө? Нөгөө нэг бас бүгднийг бабыг уншаад ирэхгүй. Би та нарт хэлсэн шүү дээ. Мэдээгээ заавал өмнө уншчихэж ор гэж. Ер нь л жоохон уншчихэж орохгүй болохоор чи ингэдэг мэдээгээ ойлгоогүй шүү дээ. Чи ойлгоогүй юм чи ингэ фантазлж ярьж чадахгүй байгаа байхгүй юу? Чи ингэсэн юм байна, тэгсэн юм байна. Наад дээр чи линк байгаа шүү дээ. Чи бүр ороод зургийг үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрийг ойлгочоод тийм ийм болцсон юм байна шүү дээ гэд. Наад чинь ингэ амар санаа зовж шүү дээ бүр ингэ супер гоё залуу бүр ингэ дахирдтуу болчиход байгаа байхгүй юу? Наад чиний наад ярьж байгаа юм дотор чи ямар ч тийм шаналл алга ингэ наад чи бүр ийм хүнтэй пизда ийм болгоо хийцэн байж тээ гэмээр мэдээ байхгүй юу? Тийм юу ч алга шүү. Чи зүгээр л нэг ийм цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоол дутуу байжээ гэж байгаа юм шиг яриад шүү дээ. Эхлээд мэдээгээ уншил та, сайн судлал та. Би хэлээд байгаа шүү дээ. Эхлээд ойлгочвол чамд ингэж ярихад амраа. Тэр чинь чиний сэтгэл хөдлөл. Тэртээ тэргүй чи наадах чи ингэж яриад дуусхалаар энэ мэдрэл хүүхэн ч одоо ийм амар мэдээг юу яаж яриад байгаа юм бэ гэж хүмүүс. Тэг нь үстэй. Ямар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө дутчээ гэж ярьж байгаа шүү дээ энэ чинь. Наад чинь бүр ингэж хүнний сэтгэл эмзэглэм юм байгаа байхгүй юу?
Яана энэ залуу бүр ингээ алаа хийцэн байна штэ тий. Энэ залуу ч бүр ингээ ямар гоё залуу байлаа. Бүр супер залуу байсан. Одоо тэгсэн яасан. Зүгээр ингээ хүний гарт орсон. Намайг алаад айл гэдэг хүн болцсон байгаа шүү надад ч. Тэг мэдээг ойлгож ярил л та. За үргэлжлүүл. Тэг бити наад руугаа байн баараад. Уншгээд идэх чинь тэр штэ. Ер нь бол ингээд те нэгэнд ойлгоцсон бол тэрийг нэг бүрчлийн ингээд гэ уншаад байгаа ямар шаардлага байгаа юм. Ийм болцсон юм байна. Амар юм болжээ. Тэр нөө амар юм болсныг чи юусоо хэлэхгүй байгаа байхгүй. Чи зүгээр нэг мэдээ унших гэдэг хүлдээд байна штэ. Наа чи амар юм болчиход байгаа үстэй. За, яв. Одоо тэгээ Jonathan хөдөлж чадахгүй, ярьж чадахгүй. Тэг зөвхөн нүдэн л хөдөлдөг болсон. Наач одоо спортоор хичээлдэг. Тэгээд бүр цоо юу 32 настай гэсэн үү? 24 настай. Өө юу. 24 настай. Зав зав. Хайрын залуу. Харин тийм. Тэгээд төрөний эмчнэр ядчихад оншилж чадаагүй, зөв оншилж чадаагүй хугацаа алдсан. Тэгээ одоо тэрнээс хойш зөвхөн хүчил төрөгчийн аппаратын залгаатай амьдарч байгаа. Биш наач нэг үйл харагдах шарх сөрөг байхгүй болохоор төргөний эмчнэр чинь тэр далд байгаа юм яг тухайн үед нь онцлох хэцүү байсан байх л та тий. Гэхдээ уг нь одоо тэр чинь барай чинь хэлсэн л юмэр юм. Одоо эвгүй татцсан гээд. За хэцүү юм анаач яасан. Харамсалтай мэт. Тэгээ энэ залуу одоо 10 гаруй жил зөвхөн нүдэн хөдөлдөг тэнд юусэн хөдөлгөөнгүй болсон. Тийм байна. Өнөөдөр л одоо 10 дахь жил рүү орж байгаа юм ба шүү дээ. 24-тэй байсан залуу одоо 34-тэй болсон. 10 гаруй жил болсон. Одоо тэгээ сүүлдээ зүгээр миний хүчил төрөгчийн аппаратыг салгаад өгөөч. Намайг зүгээр өхүүл. Хайрын Гэсэн хүсэлтийг одоо гэрээхэндээ тавьснаар энэ хэрэг дахин сөхөгдөж олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Гэхдээ чи одоо жишээлбэл 10 жил ингээд хүний гарт ороод ингээд нүднээс өөр хөдлөх юмгүй болчихвол тий яах вэ? Чи жишээлбэл чи яах юм? Өхөйг л хүсэж шүү дээ. Өхөйг л хүсэж шүү дээ. Яагаад энийг ярихгүй байгаа юм? Одоо яг ингэж ярмаар байгаа байхгүй юу? Наад чи ингээ гоё жишээ нь байна шүү дээ тийм үстэй. За одоо жишээлбэл би бол чадахгүй. Би бол ингэж хүний гарт орж ингэж амьдрч чадахгүй. Надад бол тэ ингээд хүчил төрхийнхээ аппаратыг салгуулах буюу интенац гэдэг шүү дээ. Энд чи өөрөө өөрийгөө өхөөрхийг интенац гэдэгтэй би ийм юм хийхийг л хүснэ. Чи яах вэ гэнэ? Ингээд яриагаа өрнүүл. Энэ гоё жишээ байна шүү дээ. Гоё жишээ байгаад тахт ийм юм дээр ингээ өрнүүл заяа. За яваараа. Цаашаа яв. Ер нь одоо ингээд Монголд чи бариач нар айгүй их штэ. Ер нь монголчууд ч нөгөө хүүхдийг бүр тарих толгойн хөдөлгөөс нь авахула бүр няра нэлзраа хүүхдийг хүртэл барьдیں штэ тий. Тэгэхээр тэр хүний амьдрал эдгээр 24 настай залууг өнөөдөр 10 жил гэвтэрт байлгаад ингээд өөхөх хүсэлтэд болтолдож байгаа тэр бариачаас илүү манай Монгол улсууд чинь одоо ясчиж бихчээгүй мөгөөсөрөө байгаа тэр хүүхдүүдийг барьж гин гэдэг бол манай Монголд бол наач бол аяга амар сонсгож байгаа байхгүй юу? Чи тэгтээ тэр блог гаргадаг барианд орж үзсэн үү? Би бол жишээлбэл ингээд айгаад идэг байхгүй. Аимшигтэй шүү дээ. Зүг ингээд тар нэргээ дуу. Юм ийгээж мэдхий. Ингээд нэг нуглараал тэгэл гачин болчих юм лүү те. Тийм би бол тэгж яагаад ерөөсөө блог гаргадаг барианд ордог зүгээр зөөлөн барианд. Тэгдэг. Би ч бас тэр тал дээр бол аим ба шүү. Гэхдээ жоохон багт бол миний тархилгаа айгүй хөдөлдөг гэсэн. Тэгэл орой болгоншихоо халуурдаг. Тэгэл манай ээж намайг тэрэл нэг бариач руу явдаг. Очиж бариулаад хар хөлсөн зутгаал унтаад өгдөг. Тэг яг зүгээр сайн бариач таарсан л байгаа юм л да. Гэтэ одоо энэ дээрээс бас одоо нийгэмд хэлэхэд бол монголчууд их бариач илээч гэж явах дуртай хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр бас яг ингээд мэрэгжлийн яг юм юу гэдэг юм те. Бариачаа сайн сонгож очиж олоорой. Тэгэхгүй бол одоо энэ мэт ингээд ийм байхтар юу бол байж шүү. Тийм бодтой жишээ ингээд ийм байж шүү гэдгийг бас давхар хэлхэн зүйтэй хаа тий. За ингээд Jonathan-ы гэр бүлийнхэн бариач болон анхны тусламж үзүүлсэн эмчнэр гээд энэ эрэгт холбоотой бүх хүмүүсийг шүүхэд өгсөн байгаа. Тийм. Мэдээж эсрэг гомдол гараа шүүхэд өгсөн. Хэрвээ оншийг зөв тогтоож түргэн одоо богино хугацаанд арга хэмжээ авсан бол Jonathan өнөөдөр ч гэсэн эрүүл сарал байх боломжтой байсан гэж үзэж шүүхтэж байгаа юм байна л да. За ингээд шүүх яаж шийдсэн бэ гэхээр бариач эмч нарыг буруутай гэж үзээд Jonathan-ы гэр бүлд 75 сая доллар буюу одоо төгрөгөөр 270 тэрбум төгрөг нөхөн олохоор шийдвэрлсэн. За үүнээс 9 саяыг нь эмчилгээний зардалд, 20 сая долларыг асаргааны зардалд, 46 сая долларыг сэтгэл санаа бие махбодын
нөхөн олгоор болгон хуваарлсан юм байна. За мөн одоо болтол түргэний эмч Бомакийн эсрэг 40 сая долларын зарга үргэлжилсээр л байгаа юм байна. За. Үнэхээр харамсалтай мэдээ байна. Гэхдээ энэ юуны сэтгэл санааны юм уу одоо энэ биет очиж байгаа хохирлыг бол нөхөн төлөвлөлт талдаа шүү гэл өстой асар өндөр хохирлын хэмжээ тогтоож өгсөн байна шүү дээ нөхөн төлбөрийг тий. Хэрвээ Монголд ингээд тогтоосон бол Монголын өнөөдөр иргэдийн амьдрал ямар вэ тий. Тэр хохирч хүндээ бас энэ хэмжээний мөнгийг өгч чадхаагүй гэж бас хэцүү шүү дээ тий. Тэгэхээр би дахиад л хэлэх гэж байна. Монголчууд нь одоо тэгээд хүүхдээ бариад тийшээ явдаг, бариач хилээч гэж явдаг, өөрсдөө хайж зорж очдог ингээд иймэрхүү эрсдэл байна шүү гэдгийг л бас дахин анхааруулмаар санагдаж байна. За сэтгэлдлүүд нь байна хүмүүсээс. Хэдий одоо энд бол нөө их мөнгөний төлбөр авсан ч гэсэн тухайн хүнийг эргэж одоо Жонатаны жишээлбэл 90 сар болгож чадахгүй. Одоо тэр хүн чинь Тийм шүү дээ. хүүгийн хийж орлохгүй, эрүүл мэндийг нь бүтэн болохгүй, амьдрал одоо 10 жил алдсан байж дээ тэр хүн чинь. Тийм сайхан залуу яаж амьдрах байсан бэлээ? Нийтж, спортлог одоо тэр хүн энэ хугацаанд ямар ч ажлыг бүтээж тий. Тийм шүү дээ. Хүний амьдралын нэг өдөр нэг сүнэж үзэх, хүнтэй юм ярих. Яг саяны хэсэг чи айгуу гоё заяа. Яг л тэр байхгүй. Ингээд 10 жилийг нь алаад хайцсан. Тэ. Гэтэл энэ залуу чинь ямар гоё залуу байлаа. Тэ ийм 10 жилийн алуулчаад энэ хүнтэй хичнээн сая төгрөг доллар аваад яах вэ? Энэ хүн одоо өөрийгөө тэ ингээд юугийн маань төхөөрөмжийг маань салгаадхаа. Би үхий. Тэгээ гэр бүлд нь л нөгөө мөнгө нь үлдэнэ. Яг уу гэр бүлийнхэн сайхан үнэ алдсны сэтгэл санааны хохирол гэж байгаа боловч энэ залуугаас алдсан юмыг юу ч нөхч чадахгүй. Тэгээ саяных ч айгуу гоё явж байна. Яг энэ шигээ ингээд мэдээгээ ойлгоод яг тэрэндээ л ороод ир. Яг чи өөрөө юу гэж бодож байгаа. Чи өөрөө энэний оронд байвал яах юм те. Яг тэгэл ир. Наад чинь гоё болж байна заяа. Тэгэд ингээд зүгээр ингээд яг ингээд чи ингээд чамаас ингээ өөрөөс ч урсаа гарч байгаа юм чинь ингээд илүү гоё сонсогдоод байгаа байхгүй яг ингээд манай одоо юу гэдгийг бидний хүсдэг те яг тэр яриа болж штэ яг саяных шиг л яв заяа. За сэтгэлдлүүдийг уншаад өгөө. За тэгээ. За иймэрхүү өөрийгөө бариач гэж нэрлсэн өөдгөө навшнууд ямар ч чадваргүй түргэний эмч нарыг хараал идэг гэсэн байна. За Мэдээж нэлээд бухимдсан одоо энэ зүйлийг харамссан юм байна тийм ээ. аргагүй бүгд. Залуугийн өмнөөс харамсаж байгаач бариачаа сайн судалж хариуцлагатай хандах хэрэгтэй байжээ. Зөв. Түргэний эмч нарын хувьд бол залууд ямар ч буруу байхгүй. Бариачийн хажууд жинхэнэ эмч нар байж үнэхээр аимшигтай. Гэхдээ энэ нь бүх эмч нар муу гэсэн үг биш ээ. Жонатаны нөхцөлд тухайн эмчийн хариуцлагагүй байдлаас болж аимшигтай хохирол учирчээ гэсэн байна. Харамсалтай байна үнэхээр. Хүзүү хөшлөө гэд хуян хөдлөө гэд мэдлэггүй чадваргүй бариач нар очино гэдэг амьдралаараа дэнчин тавьж байгаатай адил юм. Эмчилгээ, массаж, бариа цэцэл болон хүний биед маш хүчтэй нөлөө үзүүлдэг эмчилгээний арга. Сайн судал, зөв сонго, нэр хүндтэй газар мэрэгчсэн хүн дээр оч гэж зөвлөсөн байна. За. Мэдээж гэдэг үгийг маш болгоомжтой хэрэгэлдэг шүү. Ер нь заяа. За. Яагаад гэвэл эн чинь яг нэг талтай мэдээж асуудал биш байхгүй юу? Зөндөө сайн эмч нар байж байгаа те. Зөндөө сайн хүмүүс эн чинь бариачаар яваад идгээд ингээд одоо энэ хүн жишээл толгоогоо бариулаад өдөө болтол амьд явцсан байна шүү дээ те. Тийм хүмүүс байгаа учраас одоо жишээл ийм нөгөө муусан сэтгэл дээр эдгээр мэдээж гэж хэлэх айгүй буруу шүү. Зүгээр яг одоо жишээлбэл нэг ингээд их муудлын захирлыг бол тэ мэдээж энэ новшиг гэвэл болно. Тэгээ одоо саяных бол ийм альтернатив ойлголт ч тэ. Сайн хүмүүс байгаа. Энэ хүнд л муу хүн таарч тэ. Тэгэхэд бид нар ингээд нөө салбараар нь болж байгаа юм шиг мэдээж гэдэж болохгүй байхгүй. Мэдээж гэдэж болохгүй. Энэ тохиолдолд за ийм сэтгэлдлүүд байна. Ястаа нөгөө мэдээж чинь хаана байж болох вэ гэхээр мэдээж бүх хүмүүс нь ийм муу биш байж таарна. Энэ анагаахын салбар биднийг өнөө хүртэл амьдруулад энэ новломжлолтын салбар чинь бас энэ Европын эмнэлэгтэйгээ зэрэгцээд магадгүй тэрнээс ч өмнө оршиж ирсэн энэ салбар ингээд явж байгаа. Нэг хүнээр төлөөлөлдөд тэднийг муулж болохгүй. Тэгтэл боломжтой байгаа манайх. Гэвэл тэ илүү ингээд нөгөө нэг хүмүүс буулттай. Бид нар ингээд дараа нь энэ чинь нөгөө нэг хүмүүсийн хоолтой холбоотой юм байна шүү дээ. Бид нар одоо жишээлбэл ингээд хизээч барай хэлгээд
болохгүй юм байна гэх юм бол баахан амтны хоолыг булгах гэж шүү дээ. Чамаа хурж ирэн өдөж уух гарууд зөндөө байгаа. Тийм учраас иймэрхүү юм ярьж байгаа тохиолдолд нөгөө чи яг одоо юу гэж бодож байгаа нь хамаагүй шүү дээ. Энд чинь тэг яг бодит байдал дээр бол мэдээж бүгдээрээ муу шүү байхгүй. Мэдээж бүгдээрээ муу шүү дээ. Тийм учраас яг ингээд сая чи яасан гэхлээр ингээд нөгөө муусан сэтгэлдлийг нь уншингуудаа мэдээж зөв гिचж байгаа байхгүй баг. Тэгээ тэгж болохгүй гэж байгаа шүү. Окей. За болж байна. Болж байна. Инг Эрика. Айгуу гоё болох юм байна. Би бол ингээд чамайг одоо яанда гэж бодож ирсэн. Сая ингээд харсан чинь айгуу гоё болох юм байна. Чамд юм нэг гоё дотор байдаг юм байна. Зүгээр тэрийг л чөлөөлчих. Чи зүгээр ингээд одоо би яаж харагдаж байгаа бол миний энэ үг зөв хэлэгдэж гин үү, буруу хэлэгдэж гин үү гэж бодоод байгаа байхгүй. Ихэнх үедээ тэрийг хай. Ингээд гоё харагдах, марагдах те зөв дийлцтэй байх, зөв үг сонгох монго хай. Ихэнх үедээ зүгээр чи чөлөөтөө яар. Зүгээр тэрэн дээр анхаар заяа. Би ингээд бие барихгүйгээр чөлөөтөө ярьчих. Та хараал мараад хэлнэ үү яа нь хамаагүй. Эхлээд ярьчих зүгээр ингээд ингээд хоносоо ингээд урсгаад яар заяа. Тэгээд нэгэнт ингээд бие барихгүйгээр гоё яриа сурчих юм бол дараа нь за одоо би зих суух хэвээр яриад анхаарч болно. Дараа нь одоо жишээл би энэ үгийг сонгож болно болохгүйгээ анхаарч болно тийм үү. Тэгэхээр эхлээд яг түрүүнийх шиг түрүүн чинь гэсэн ингээ айгуу гой сэтгэлээсээ явж байгаа байхгүй. Хүний амьдралын 10 жил штэ гэдэг ингээд тэ нэг гоё явлаа штэ. Яг тэрэн шигээ тэ ингээд зүгээр л өөрийнхөө ингээд боддог, сандаг те чиний өөрийн ертөнцийн үзэх үзэлтэйгээ холбоотойгоор юу гэж бодож ин тэрийг зүгээр яар. Юу ч өөр юм битгий санаа зов. Эндээс камер тусч байгаа шүү дээ. Тэндээс ингэж байгаа шүү дээ. Дараа нь анжгаа харчаад намайг ингэж хэлэх болов тэгэж хэлэх болов. Миний загнах бол зүгээр л те ингээд чамааг учраас загнаж байгаа. Өөр хүнийг би загнахгүй дайштай надад тийм нервний илүүтэй гарсан нерв байхчгүй. Тийм учраас